Засгийн газрыг улсын хурал тангараг өргүүлсэн өнгөрсөн баасан гарагт одоо ерөнхий сайд чуулган дээр хэлсэн ажлын хэсэг байгуулж нягтлана гэсэн. Гэхдээ болоод байгаа үйл явдлуудаас харахад манай Улаанбаатар хотын захирагч Нямбатар бол ерөөсөө экосистем болоод байгаль орчны хамгааллын талаар ямар ч мэдрэмж алга, мэдлэг алга, ойлголт ч алга. Дэлхийн нийтэд өнөөдөр дэлхийд дахинд шүү. Нэг номерт өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тэнцвэртэй байдал, энэ жилийн дэлхийд дахин усыг хамгаалах ийм юутай урайтай байхад манай Нямбатар хотын даргын хэлж байгаа үг бол ийм байгаа. Ямар ч мэдлэггүй. Жишээ нь одоо сэлб голыг тэр хамгаалж байгааг нь хар л та. Сэлб голыг дагсан ус намгирхах газрыг устгасны үүдэн дээрээс тэнд одоо үер болохоор байшин барилгыг устгадаг тийм бүр хүчтэй үер болдог юм болцсон байхгүй. Экологийн жоохон юм өөрчлөгдөхэд ямар их аюултай гэдгийг мань хүн ерөөсөө мэдэхгүй байна. Зүгээр л бүтээн байгуулалтын гэдэг нэг том үгтэй. Тэгээд дандаа маш өндөр үнийн дүнтэй одоо бараг 6 их 80 төгрөгийн төсөвтэй байхгүй юу тэр чинь нийт төсөв нь манай төсөв гэхэд манай улсын төсвийн тодорхой хувийг эзэж байгаа. Тэгэхэд энэ өнгөрсөн 30 жилд бид нар энэтхэгийн экспорт импорт банкнаас манай улс түүхэндээ анх удаа Алтан ширээгийн газрын төсний үйлдвэрийг байгуулах гэж 6.2 их 80-ыг зээлж байгаа байхгүй. Энэнтэй тэнцвүүц мөнгөөр ийм юм хийх гэж. Тэгээ ямар ч тийм байгаль экологийн юугүй мэдрэмжгүй, мэдлэггүй юм л юм байгаа. Би бол энэ туулын хурдны замыг зогсоогоод зураг төслийн өөрчлөлт саналтай байгаа. Барихгүй биш шүү. Гол дундуур багна гатахгүйгээр голын иргэгийг дагаж болно. Хоёрдугаар би энэ иргэдээ шүүхэд өгдөг. Иргэдийнхаа эсрэг ажилдаг. Тодорхой эсрэг шүүмжлэл хэлсэн хүний эсрэг сошиал бүлий зохион байгуулахыг уриалдаг ийм хотын даргаыг огцруулах ёстой гэж бодож байна. Ийм л байр суурьтай. Одоо жагсаал тэмцэл хийгээд байгаа шүү дээ. Засгийн газраас одоогоор ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй байна. Засгийн газар дөнгөжл өнгөрсөн 5 дахь өдөр имхэрлээ шүү дээ. Одоо тэгээ ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал шүү дээ. Ерөнхий сайд хотын даргаыг томилдог тийм үү. Тэгэхээр одоо Улаанбаатар хотын иргэдээ доромжилдог, тэднийхээ эсрэг явдаг, тэдрийг шүүхэд өгдөг. Тэгэд ийм даргатай байх юмгүй юу? Дээрээс нь энэ хүн дэлхийн нийтэд хэрвээ гарах юм бол шившиг болно. Байгаль экологийн ямар ч мэдлэггүй эрдэмтдээ доош нь хийдэг ийм нэг муухар нөхрийг хотын дарга байлгах шаардлагагүй л гэж бодож байна.